За ингэмээр байна. За нэгдүгээрт бол энэ нийслэлийн авцам эвдэрсэн байгаа хөрөнгө мөнгө хэрэгтэй гэдэгтээ маргасан хүн байхгүй ажил хэсгээр. Нийслэлийн авцамын 60 орчим хувь нь одоо нэлээд хүнд гэмтэлтэй, за тэдэн хувь нь одоо арай дунд зэргийн гэмтэлтэй. Жил болгон л энэ асуудал нийслэлийн иргэд урал дээр яригддаг. За энэ жил бол онцгой жил. Нийслэлийн төсөв гэх юм бол хөрөнгө оруулалтын төсөв нь одоо жишээгээр өмнөх жилд бол 400-500 тэрбум төгрөг байхад бид нар их төсөв батлагдлаа гэдэг байсан бол 2025 онд улс болон нийслэлийн нийт хөрөнгө оруулалтын төсөв хэдэн их найдаар яригдах хэмжээнд очсон шүү дээ. За тэгээд төсөв нэмээд яасан бэ? Татварт нэмсэн үү? Энэ бол татвар хураамжийн асуудал мөнөөс юм уу? За тэгэхээр нэг 50 тэрбум ордог байсныг 150 болгоод нэмэгдүүлсэн тэрийг автомын санд оруулаад одоо зарах асуудал яригдсан. Зөв биз дээ. За нэг үн. Дараагийн нэг үнэн юу гэх юм бол нийслэл өөрсдийнхөө хүссэн зүйлээ маш олон одоо мэдээллийн хэрэгслэр болон цахим хуудасаар одоо сурчлах ажил бол өнгөрсөн жил бол хангалттай хийгдсэн. За дээрэс нь хэлье. Эрх зүйн хувьд төрийн албаагч хууль дээдлэх зарчмыг баримталж ажилланаа. Хоёрд нь л утгатай байж шийдвэр гаргаж болохгүй. Хууль тогтоомжийн тухай хуулинд байгаа үз? Төрийн албаны тухай хуулинд байгаа тийм үү? За дээрэс нь татварын ерөнхий хуулийн дээр юу гэж татвар төлөгчийн эрх яаж байдгийг. Одоо энэ ялангуяа энэ шийдвэр гаргасан хүмүүсээс одоо маш тодорхой хариулах хэрэгтэй. Татвар төлөгч ямар эрх хэдэлдгийг татварын ерөнхий хуулиар тэрийн зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага үүрдэг юм бэ гэдгийг одоо хариулаад байна. За хоёрдугаарт мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд тийм үү? Зорилго нь юу байдгийг? Нийслэлийн хэм хэмжээ хамрагддаг юм уу? Энийг зөрчсөн тохиолдолд яадаг юм? За та хариулаад тах. Тэгээ би нэмэлтээр тодруулна. За хууль тогтоомжоор ирсэн газар үнэвät. За микроно жоохон өөрлөгөө татчих. За аливаа иргэн болвол татвар төлөх үүрэгтэй. Энэ хүрээндээ тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд гаргасан татварыг бол төлөх нь бол энэ бол татвар төлөгчийн үүрэг. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол аливаа шийдвэр бол хуулийн дагуу гарах ёстой. Ингэж тэр хууль дээдлэх гэдэг зарчим хангагддаг. Үндсэн хуульд аливаа татварыг хуулиар тогтоосон хэмжээнд тогтоох эрх нь бол үндсэн хуулиар иргэдийн уралдаа байж байгаа. Энэ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх маш том одоо нэг зохицуултын нэг. Энэ хүрээндээ энэ татварын хэмжээ тогтоосон актыг бол баталсан. Дахиад би энд нэг зүйлийг тодруулаад хэлэхэд цилиндрийн багтаамж өндөр машинуудын татвар бол нэмэгдсэн. Цилиндрийн багтаамж 3500-аас доошоо бол дунджийн баримталсан. Зүгээр одоо би нэг жишээ хэлэхэд 2-3 тонны даацтай машины жилийн татвар 135 мянган төгрөг байгаа. Бидний одоо ярьдгаар портер 100 айл дээрээс хандагаат байдаг юм хоошо цуслангийн бүс рүү нэг удаагийн тээвэр хийхэд бол 150 мянга дороо иж байгаа. Тэгээ энэ бүрчлэн бид бүхэн одоо захааны хэмжээний акт гаргахдаа хэмжээний акт болон бусад зүйлүүдийг бүгдийг харгалзаж үзсэн. Хууль дээдлэх тухай та хэлээ. Бид бүхэн бол хууль заасан хэмжээнд энэ татварын хуулийн хүрээнд энэ татварын хэмжээний актыг батлах энэ бүрх процесс явсан гэдгийг бол танд хэлье. За би та бүхэндээ одоо ер нь бол Батолд гишүүнээ ээлжлээд ирчихдэг та. Өөрийнх нь цаг дээр ирчихдэг. За ингэмээр байна. Нийслэлийн иргэдийн хурлын легаси буюу хүлээн зөвшөөрөгдөх байдал муу байгаа учраас өнөөдөр 30 мянган иргэн гарын үсэг зураад нэг иргэнийхээ санал дээр орж ирсэн асуудал واخгүй да. Нийслэлийн иргэдийн хурлын үе таалга хаалттай байгаа учраас улсын хурлын одоо энэ цахим нээлттэй байдалд орж ирээд хүмүүс 30 мянган нэг дором нэг сарын хугацаанд гарын үсэг зурсан. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр зэрэг ил тод байдал байхгүй гэсэн. За тэгээд би танд хэлье. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 1-8 дээр татвар ногдуулах болон хөнгөлөх чөлөөлөхтэй холбоотой хууль тогтоомж шийдвэрийн төсөлд санал өгөх эрхтэй. Татвар төлөгчийн үндсэн эрх. За тэгэхээр би тандаас асуусан. Маш ойлгомжтой. Та хуульч хүний хувьд бол хариулах ёстой. Хүний хуулиар олгогдсон эрхийг та зөрчсөн тохиолдолд тийм үү? Энийг хэрхэн залруулдаг юм? Яаж хохирлыг тооцдог юм бэ гэж асуусан.
Та тэгэхэд өөдөө спортер яриад бүр хадуураа авчлаа. Нэг хоёрдугаарт дахиад нэг юм хэлье. Дахиад нийслэлийн ямар нэгэн асуудлаар дахиад иргэд 30 мянга 40 мянгаар гаруйсах зураад ороод ирүүл яах. Энэ улсуучин энэ мэдээллийн ил тод байдлын тухай хууль чи хэрэгжихгүй байна. Бидний эрх ашиг зөрчигдөөд байна гэд улсын хурлд хандаад байвал уул нь нийслэл өөрөө энэ дэгдээч гэдэг юм. Өөрсдийн тэр журамдаа шийдвэр гаргах тэр одоо дотоод журамдаа өөрчлөлт оруулад иргэдээ сонсох энэ үд хаалгыг маш томор нээж өгөх ёстой байна гэдгийг л илрэл байхгүй да. Гэхдээ үнэхээр иргэд өөрсдөө итгэхгүй оролцоогүй яах юм бэ? Тэ. Зүгээр одоо хаалттай юм дээр тавьсан байсан юм уу? Тэрийг одоо бас нэг ажлын хэсгээс нэгтэлсэн байх хэрэгтэй. За 7 номер хариулъя. За тэгэхээр гишүүний асуултанд хариулъя. Бид бүхэн татварыг хэрвээ ямар нэгэн ямар нэгэн шийдвэргүйгээр иргэний карманаас мөнгө аваад татвар авсан бол энэ бол хууль зөрчсөн асуудал болно. Хуулийн дагуу татвар бүх хэм хэмжээний хүрээнд татвар тогтооногдуулаад энэ татварыг авсан. Хоёрдугаар би дахиад хэлэхэд 11 сарын 20-ны өдөр хилцүүлэг зохион байгуулахад энэ асуудлыг ярьсан. Тийм учраас бол бид бүхэн бол яг хууль зөрчсөн юм байхгүй. Нэгэнт хуулийн дагуу гарсан зүйлийг бол татвар төлөгч төлөх бүрэн төлөх үүрэгтэй. Нэмээд хэлэхэд бол аливаа хүн бол татвар төлөх сайн дураараа татвараа төлье. Яг нь ер нь бол ингээд энэ одоо ажлын хэсэг бол дүгнэлтэндээ энэ хилцүүлэг сонсгол зөв аль эсвэл хуулийн хүрээнд явагдаагүй гэдэг дүгнэлт гаргаж чадаагүй юм байна. Миний ойлгосноор бол засгийн газрыг энийг одоо нягтлж оруулж ирээч гэж байгаа юм байна шүү дээ.